Нийслэлийн хаавал дүүрэг Завхан аймгийн Дөрвөлжин, Говьалтай аймгийн Хөхмөрт болон Булганы хишиг өндөр сумуудын нутгуудад бом өвчний голом түртэгтэй байгаа. Өнөөдрийн байдлаар хаавал дүүрэгт 2, Булган аймгийн хишиг өндөр сум 1 хүн бомын халдвараар чимжлүүлж байгаамаа. Нийслэл явах улсын хэмжээнд бүртгэгдсэн одоо 3 тохиолдол бомын тохиолдол одоо батлагдлаа гэж ярьж байгаа шүү дээ. Баталгаажлалтыг хийхин тулд эмнэлэг зүйн шинж тэмдгүүд байх ёстой, лабораторийн шинжилгээ байх ёстой. За энэ бүгд стандартын шаардлагын дагуу энэ 3 тохиолдол батлагдсан. За 2 тохиолдол нь бол Хангуул дүүргийн 2 хүн. Энэ хүмүүс бол одоо тэр Төв аймгаас нүүж орж ирсэн Баян-Хангаан сумын одоо малын эзний малыг маллж исэн 2 хүн байгаа байхгүй юу. Тэгээ энэ 2 хүн бол одоо тэднийд бол одоо 6-7 сараас эхлээл одоо мал нь бол үхээд байсан. Тэгэхэд бол мал эмнэлгийн байгууллагт хандаагүй хожуу хандсан. Тэгээ үхсэн малаа, өвчтөе малаа өөрсдөө төхөөрч байх явцдаа өөрсдөө халдвараа аваад өвдөд хэвтэж байгаа эхнэр нөхөр 2 бол Улаанбаатар хотод байна. За бас өвчсөн тэр өвдсөн адуу өвдөд үхсэн адууга төхөрсөн тохиолдол бол одоо Булган аймгийн хишиг өндөр суманд гараад тэр хүн өөрөө бас халдвараа аваад арсны хэлбэрээр өвдөд хэвтээд эмчлэгдэж байна. Ингэхдээ одоо гол өвчлж байгаа, зонхлон өвчлж байгаа хүмүүс бол малчид өөрсдөө. Малчид бомоор өвчлсөн малын махыг эцсийн хүнд ирнэ шууд бом халтах уу? Тэг нь шууд халтна. Одоо бомоор өвчлсөн малын мах одоо шууд зах зээл дээр хэрвээ тэр мах нь яг энэ одоо төвлөрсөн томоохон хяналттай захууд байна шүү дээ, тийм ээ. Аль бие ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг малын эмчтэй, лабораторитой ийм газарт очисон бомтой малын мах бол баригдана. Тэр мэрэгжлийн хүмүүс бол тэрийг дорхон тодорхойлоод аваад устгахчихна. За бусад одоо жижиг сажиг газруудаар зарагдаад тэр нь борлогдоод явахыг бол одоо хяналтын гадуурл болж байгаа үйл процесс шүү дээ чинь, тийм ээ. Жижиг сажиг газраас би одоо жишээ мах авлаа гэхэд бомоор өвчлсөн малын мах байна гэдэг яаж ингээр гээд ялгаж мэдэх вэ? Тэр бол тодорхой л бас мэдэгдэнэ. Өөрчлөлтүүд одоо хүүрийн хөшөлт байдгүй малд үгсэн бомор үгсэн мал бол тэгээд үгсэн тохиолдолд одоо бүх л одоо нөхсөн үүр нь цусрах шингэнүүд гарсан байдаг, цусны бүлэгнэлт одоо муудсан байдаг. Тэгэхээр одоо тэр бомтой малын мах бол идэрхтэн бол ерөөсөө тэр чигтэл цус одоо дүүрсэн хөрөн улаан өнгөтэй болсон одоо ердийн эрүүл малын махнаас бол одоо бас өөр өнгө зүс нь өөр байх тэр нөхцөлд бол бас эргэлэгчд бол бас өөрсдөө анхаарч харах хэрэгтэй. Бомын халдвар авсан мал шууд өгдөг иймээс шалтгаангүй өгсөн малын махыг төхөөрч худалдаалахгүй байхад цагдаагийн болон мал эмнэлэг мэргэжлийн нэлтийн байгууллагууд хамтран ажиллаж эхэлжээ. Бомоор өвчлсөн мал маань ерөнхийдөө голдож орчим хэлбэрээр өвчлөдөг. Өөрөөр хэлбэл генет тэмээ өгдөг. Янз бүрийн шинж тэмдэггүйгээр ч юм уу голдоо сүүлийн тохиолдолд бол шинж тэмдэггүйгээр өгч чинь. Тэгэхээр зэрэг тэр маань юу хэлж байгаа нөхөр зэрэг эрүүл агаа малын нийтнэр бол вакцинтуулж байгаа. Тэгэхээр зэрэг тухайн өгсөн малын махал зах зээл дээр гарахгүй байх нь их чухал. Гэхдээ эргэн тойрон бол мэдээж бид одоо голом төрсөн учраас бол ялангуяа хөрсөнд тийм ээ бомын үүсгэгч үлдэж үгүй юу гэсэн судалгаагаа хийгээд явчихна.